залбираад эхлэе. 네. 거룩하신 하나님, 하나님의 은혜와 사랑을 진심으로 감사드립니다. Ариун их эзэн минь таны хайр болон нэгүүлслийн төлөө чигсэл талархал өгье. 이렇게 저희들에게 귀한 시간과 여건을 허락해 주신 것 감사드립니다. Эзэн минь та биднэрт шинэ өдөр бас энэ нандин цагийг өгсөний төлөө талархъя. 사랑하는 귀한 종들에게 신령한 더해 주시고 건강도 지켜 주시옵소서. Эзэн минь та өөрийн хүмүүстэй хамт байж тэдний эрүүл мэндийг сахиж бас өөрийнхөө хүслээр таалар тэднийг бас удирдах болтугай. 또 오늘 통역하시는 사모님도 하나님께서 붙들어 주시옵소서. Эзэн минь таны үгийг хөрвүүлэх хүнтэй бас та хамт байж удирдах болтугай. 예수님의 이름으로 기도드립니다. Эзэн Есүсийн нэрээр залбингуулаа. 네, 아멘. 아멘. 네. 자, 오늘은 그 이사야 38장입니다. За өнөөдөр хэлээ Исая 38 дугаар бүлгээр орж ирж байгаа. 이사야를 끝까지 하라 그러시는 것 같아요. Тэгээ бид нарыг Исая намайг дуустал нь үзгэж юм шиг байна. 예, 여러분들이 제가 많이 부족한데 하여튼 예, 잘 들어주셔서 감사합니다. Тэгээ миний зүгээс би бас адилхан сул дорой хүн. Гэхдээ та нар миний хичээлд ингээд итгэмжтэйгээр суудагт баярлалаа. 자, 이사야 38장, 38장에서는 그 히스기야가 병들어 죽게 된 사건이 기록되어 있습니다. За Исая энэ 38 дугаар бүлгийг харах юм бол энэ дээр Хизкия хаан өвдсөн талаар гарч байгаа. Өвдөлт ийм байдалд орсон талаар гарч байгаа. 네, 그 38장 1절에 보시면 그때 히스기야가 병들어 죽게 되자 아모지 아들 선지자 이사야가 그에게 와서 말했다 그랬습니다. За 38-1 дээр ингэсэн тий. Тэр өдрүүдэд Хизкия өвлөд өвчтэй болжээ. Тэг Амосын хүү иш үзүүлэгч Исая түүн дээр ирээд гэж ингэж хэлсэн. 시기적으로는 그 36장 1절에 히스기야 왕 14년에 아시리아 왕 사네립이 올라왔다고 기록하셨거든요. За энэ хэдүүлээ цаг хугацааны үед авч үзье. Исая номны 36-гийн 1-р ишлэл дээр юу гэсэн байгаа гэхээр Хизкия хааны 14 дэх жилд нь тэр Санхериб товтлохоор ирсэн гэсэн агуулга гарч ирж байгаа. Ассири хаан Санхериб. 예, 그 히스기야 왕 14년은 주전 702년이에요. За энэ Хизкия хааны 14 дэх жил он гэдэг нь болохоор манай эртний өмнөх 702 оныг хэлж байгаа гэсэн. 그러니까 그 702년에서 한 주전 700년경 그쯤 될 것 같아요. Тэгэхээр одоо энэ 38-аар бүлийн агуулга хэлж байгаа энэ үе нь болохоор чинь ойролцоогоор 700-аад он хавцаа буюу 2 жилийн орчмын дараа байхаа гэж тооцоолж байгаа. 예수 믿는 사람도 병 들 수 있죠. Тэгээ ер нь бол итгэгч хүнд ч гэсэн өвддөг шүү дээ тий. Өвчин тусна. 하나님의 종도 병 들 수 있습니다. Тэгээ эзний хүмүүстэй эзний зарц ч гэсэндээ өвдөж болдог. 우리가 이제 나이가 들고 늙어지면 자연스럽게 몸도 약해지고 또 몸에 병이 들 수 있어요. Тэгээ бид нэр тий би ингээ өвдөөд магадгүй нас өндөр болоод тий би угаасаа ингээл хөвгшөр тал руу явж штэ тийм ээ ингээд ирэхлээр тодорхой хэмжээний тий эрүүл мэндийн хувьд асуудлууд бол гарч ирэх боломжтой. 물론 하나님의 징계로 병들 수도 있어요. Тэгээ мэдээч хэрэг одоо юу гэдэг тий эзэн сахилгажуулаад ч юм уу тий бас нэг өвчнөр зохиох тохиолдол бас байдаг зарим тохиолдол. 근데 우리는 그것을 판단하지 않는 게 좋습니다.
Гэхдээ бид нэр одоо юу гэдэг те хүн өвдчихөнгүүт нь чи яг эднэр шийтгүүлээд өвдвөө эсвэл одоо үнэхээр өгшөрөөд өвдвөх ч гэх юм уу те энэ дээр ингээ анхаарах шаардлага бол байхгүй. 그 병든 성도들을 위로해주고 또 기도해줘야 됩니다. Харин эсрэгээр нь бид нэр зүгээр одоо тэр өвдсөн нэг юм байна гэх юм бол тэр хүн дээр очиод те тайтгаруулад залбирч өгөх те ийм зөвлөлтүүдийг хийж өгөх нь зүйтэй. 히스기야가 병들어서 이제 죽게 되었는데 하나님께서 이제 이사야 선자를 보내가지고 히스기야 왕에게 말씀하신 겁니다. За тэгээд Исая бас өвлөт өвчлөгдсөн гэсэн тийм. Тэгээд бурхан Хизекия өвлөт өвчин тусах үед нь бурхан Исаяг илгээсэн гэсэн. 1절 중간에 보니까 여호와께서 이같이 말씀하셨다. 내 집을 정리하라. 이제 너는 죽을 것이고 회복하지 못할 것이다. 말씀하셨어요. За тэгээд нэгдүгээр ишлэлийн дунд хэсгээс харах юм бол тийм гэрээ засагтун чи эдгэхгүй харин чи өөхөх болно гэж ингэж хэлсэн. 그리고 이제 이사야는 이제 말씀을 전해주고 집으로 돌아가는 거죠. Мгм. Тэгээ Исаягийн хувьд болохоор эзний үгийг дамжуулж өгчөөд буцаад гэрлүүгээ явсан ба. 2절에 보니까 그러자 히스기야가 그의 얼굴을 벽으로 향하고 여호와께 기도했다 그랬습니다. Мгм. За тэгээ хоёрдугаар ишлэлийг харах юм бол Хизекия харин тэрийг сонсчоод нүрээ хан руу эргүүлээд эзэн бурхандаа хандаад залбирсан талаар гарч байгаа. 벽을 향해서 기도하는 건 왜 벽을 향해서 기도했을까요? Энэ хан гэж ярьж чинь те яагаад хан юм болоод хан гэж бодож чинь. 하나님께 하나님만 전적으로 의지하는 태도를 말합니다. Энэ нүрээ хан руу харуулна гэдэг нь болохоор юу гэсэн утгатай тэгэхээр зөвхөн эзэн рүү хандсан эзэнд л найдах гэсэн ийм хандлага гэж. 지금 이제 병이 들어서 점점 병이 심해지는 것 같아요. Тэгээ түүний хувьд болохоор Хизекиягийн хувьд өвдөөд өвдсөн нь ингээ баг багаар хүндэрсэн бололтой. 간신히 일어나서 기도하는 것 같습니다. Мгм. Тэгээ харин 일어나서요? 간신히 간신히 일어나서 몸이 아프니까 네. 간신히 네. 일어나가지고 이제 мгм. 하나님께 기도하는 것 같아요. мгм. Тэгээ арай гэж өндөгөө эзэн рүү хандаад таш залбирсан бололтой. мгм. 3절에 히스기야 왕이 기도했는데요. 여호와시여 구합니다. 제가 주님 앞에서 진실하고 온전한 마음으로 행한 것과 주님 앞에서 선하게 행한 것을 기억하소서 하고는 슬프게 울었다 그랬어요. За тэг 3 дугаар ишлэл дээр болохоор Хизекиягийн залбирсан агуулга гарч ирж байгаа тий. Эзэн минь та ингээд би танаас гуйаа. Би таны өмнө хэрхэн үннээр болон бүхий л зүрхээрээ явж таны мэлбид сайныг үйлчлэн одоо та санаж өгөөч ээ гэд бүр цөрхрөн үйлсэн гэж. 여기 히스기야가 말한 걸 보면 Мгм. 주님 앞에서 진실하고 온전한 마음으로 행했다 그랬어요. Тэгээ Хизекия өөрөө хэлсэнтэй эзэн танад би таны өмнө бүхий л зүрхээрээ явсан бас үнэн байсан гэж хэлсэн. 또 주님 앞에서 선하게 행한 것을 기억해 달라고 말했습니다. Бас эзэн рүү хандаад би таны өмнө сайныг үйлдэжсэн штэ. Та тэрийг санаач ээ гэж хэлсэн. 그 열왕기상 14장 8절에 보면 Мгм. 하나님께서 다윗을 칭찬하시면서 하신 말씀이 있어요. Мгм. За нэгдүгээр хаадыг хэдүүлээ харах юм бол нэгдүгээр хаад 14-ийн 8 дугаар эшлэл дээр эзэн бурхан Давидыг ингээд одоо сайшааж байгаа хэлбэр гарч байгаа агуулга. 누가 열왕기상 14장 8절 좀 읽어주시겠어요? Манайхнаас нэг нь штэ. Энийг уншчих уу? Нэгдүгээр хаад 14-ийн 8 дугаар эшлэл. Юрангийн сан 14 말씀. 네.
Тийм. Нэгдүгээр хаад 14:8 гэсэн үү? Тий. Давидын ургийнхнаас хаанчлалыг таслан авч чамд өгсөн боловч чи миний зарц Давид шиг байсангүй. Давид миний тушаалуудыг сахиж миний мэдмийн өмнө зүв зүйтэйг үйлдэхээр намайг бүх зүрх сэтгэлээрээ дагсан билээ. 아멘. 아멘. 네. 하나님께서 여로보암을 책망하시면서 하신 말씀이에요. Энийг болохоор яасан гэхээр бурхан хин дээр Еробоамыг цаатлаа. Бурхан Еробоамыг зэмлээд Давидэд хэлсэн энэ агуулга гарч иж байгаа энэ дээр. 다윗이 첫째 내 명령을 잘 지켰다고 말씀하셨어요. За тэгээд Давидын талаар юу гэж хэлсэн гэхээр Давид эхлээд тэр миний тушаалуудыг сахисан гэж хэлсэн. 두 번째는 온 마음으로 하나님을 쫓았다. За хоёрдугаарт нь болохоор тэр бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайсан юм аа гэж хэлсэн. 그리고 세 번째는 하나님 보시기에 올바른 것만 행하였다 그러셨어요. Тэгээд гуравдугаарт нь болохоор эзний өмнө зөв зөвтэй нь юу вэ вэ тэрийг хайсан юм аа гэж хэлсэн. 첫째가 뭐죠? Эхнийх нь юу гэсэн бэлээ? 하나님 명령 순종. Тушаалуудад дуулууртай байсан. 두 번째가 뭔가요? Хоёр дахь нь юу гэлээ? 마음을 Зүрх сэтгэлээрээ даасан. 마음을 다해서 하나님을 쫓아갔다. Сэтгэлээрээ даасан гэсэн. 세 번째는 Гурав дахь нь юу гэлээ? 하나님 보시기에 올바른 것만 행했다는 거예요. Гурав дахь нь болохоор эзнийг харахад эзний мэлмийн өмнө зөв зүйл нь юу вэ гэдгийг хайчилсан. 자기 마음대로 하는 게 아닙니다. Тэг хүн тэрэж ясгалаа өөрийнхөө бодсон хийхийг өгсөн. 우리는 자기 마음대로 하잖아요. Ер нь бол бид нэр болохоор ч өөрсдийнхөө хүслээр хийгээд тий. 하나님 보시기에 올바른 일을 해야 됩니다, 우리는. Тэг бидний хувьд болохоор эзний өмнө эзэн харахад зөв байх үс тийм үйлдэлүүдийг хийдэг байх хэрэгтэй. Амен. 이거 하나님께서 보실 때 이게 정당한 일인가? Тэгээ та хийж байгаа үйлдэл болгон дээр бурхан намайг хараад цаашааж байгаа болов гэж ингэж. 또 우리가 나는 하나님 앞에서는 바로 하지만 사람 앞에서는 바로 할 생각이 없다. 그렇게 말하는 사람도 있어요. Зарим хүмүүс ингэж хэлдэг. Би бурхныхаа өмнө л зөв амьдарч чадна. Гэтэ чиний өмнө л зөв амьдрахгүй. Хүний өмнө л зөв амьдрах шаардлагагүй гэж хэлдэг. 그거는 말도 안 되는 소리예요. Энэ бол үндэ бүр ягаад ч ойлгохгүй тийм логик. 그 일종의 말장난입니다. Тэр зүгээр л нэг тий амаараа л худлаад хийж хэлж байгаа гэсэн. 야고보 1장 27절에 말씀하셨어요. Яаков номын 1-р бүлгийн 27-ыг харах юм бол тэрэн дээр юу байгаа гэхээр 야고보 1장 27절 누가 한번 읽어주시겠어요? Манаас хэнийг уншчихгүй Яаков номны 1-р бүлгийн 27-р ишлэл. Бурхан ба эцгийн өмнө цэвэр бөгөөд бузартаагүй сүсэглэл бол өнчин хүмүүс бэлэвсэн эхнэрүүдийг зүдрэхт нь эргэж тойрон өөрийгөө ертөнцөөс бохирдуулалгүй хамгаалах нь ажгүй. 아멘. 아멘. 네. 하나님 아버지 앞에서 정결하고 더러움이 없는 경건에 대해서 말씀하셨어요. Тэгэхээр энэ дэр хэлсэн тийм ээ эзний өмнө цэвэр тэгээ бохиртойгоо гэж хэлсэн. 그 경건하게 살아야 된다고 말하잖아요, 우리가. Бид нэр бол өөрсдөө тэгж ярьдаг. Би ариун амьдрах ёстой гэж ярьдаг өөрсдөө. 경건이라고 하는 게 무엇인가? 그걸 말씀하신 거예요. Тэгвэл одоо бидний хэлээд байгаа тэр ариун гэдэг амьдрал чинь яг ямар амьдрал юм бэ гэдгийг энэ дэр хэлж өгч байгаа гэсэн үг.
첫째, 고아와 과부들을 잘 돌봐주는 것이다. 그랬어요. Нэгдүгээр нь болохоор өнчин хүмүүс юм уу те эсвэл хүүхдүүдийг өнчин хүүхдүүд юм уу бэлэвсэн эхнэрүүдийг ингээд тэднийг ингээд асарч өгөх хэрэгтэй гэсэн. 이건 이제 사람 앞에서 바로 하는 거예요. Өөрөөр хэлэх юм бол хүний өмнө би те зөвхт байх хэрэгтэй гэсэн үг. 두 번째는 자신을 세상으로부터 자신을 지켜 흠이 없게 하는 것. Хоёрдугаарт нь болохоор өөрийгөө би өөрийгөө энэ дэлхийгээс те бохирдуулахгүй байхад бол хамгаалах чадвартай байх хэрэгтэй. Хамгаалах 새, хэрэгтэй гэсэн. 새 속에 물들지 않는 신앙이라고 말할 수 있어요. Аа. 세속 어, үйлдэлж 세상에 물들지 않는 신앙. 예. аа аха өөрөөр хэлэх юм бол одоо энэ дэлхийн зүйлсүүдээр ингээд бодогдохгүйгээр амьдрах тий чадвар гэсэн үг. 그 세속이라고 하는 단어 하나 나중에 하나 한번 찾아보세요. 세속. 네. 네. 그러니까 경건이라고 하는 것은 사람 앞에서 바로 하고 하나님 앞에서 바로 하는 게 경건이에요. Тэгэхээр ариун гэдэг үг нь ямар утгатай гэхээр Бурхны өмнө зөвхт хүний өмнө ч гэсэн зөвхт байхыг ариун гэж хэлж байна. 이 히스기야가 제가 하나님 앞에서 진실하고 온전한 마음으로 행했으며 또 하나님 앞에서 선하게 행했다는 거잖아요. Одоо Хизкия залбиратад гэсэн тийм ээ. Би таны өмнө үннээр явж, зүрхээрээ явж, бас таны мэлмид зөвийг үлдсэн гэж хэлсэн. 다윗의 신앙하고 같은 거죠. Өөрөөр хэлэх юм бол энэ Хизкиягийн одоо итгэлийн байдал бол Давидынхтай төстэй байсан гэсэн үг. 그 다윗의 신앙 그 세 가지 첫째가 뭐였죠? Давидын амьдралын одоо амьдралын дүрмтэй юу гэж хэлсэн бэлээ? 하나님 명령 순종. Эхнийх нь болохоор эзний тушаалуудад дуулууртай. 두 번째가 뭐였죠? Хоёр дахь нь юу вэ? 마음을 다해서 하나님을 쫓았다. Бүх зүрхээрээ эзнийг хайсан гэсэн тийм. За, гурав дахь нь болохоор 세 번째가 뭐였죠? Эзний мэлмид зөвтгс тий. 하나님 보시기에 선한 일을 했다는 거죠. эзэн харахад те зөвийг үлдэжсэн гэсэн. Эзний өмнө те зөвийг үлдсэн. 그래서 이제 저희는 그 기준이 하나님의 기준이에요. Бидний хувьд одоо цензур тэгээ гол цензур маань юу байх вэ гэхээр эзэн бурхан байх хэрэгтэй. 내 자존심이 기준이 아니에요. Миний бодол, миний үзэл, миний цензур байж болохгүй. 내가 뭐 기분 나쁘다, 내가 기분 좋다. 그게 기준이 아니라 이거죠. Тэгээ надад таалагдчихээн. Эсвэл надад таалагдахгүй байна гэдэг энэ бол цензур байж болохгүй. 모든 일을 우리가 하나님 앞에서 바로 해야 됩니다. Тийм л бид нар харин бүх зүйлийг эзний өмнө авч тавьж ингээд шийдэх хэрэгтэй. 그리고 하나님 앞에서 울었다고 말했어요. За тэгээ Хизкия эзэн бурхныхаа өмнө очиод залбирахтаа уйлсан гэсэн тийм. 저희가 기도하면서 눈물을 흘릴 수 있다고 하면 그건 참 하나님이 은혜 주시는 겁니다. Тэгээ та тий залбирахтаа эзнийхээ өмнө урсан тэгээ нулимс урсгахад эзэн ч гэсэндээ түүний чинь мэднэ. 엉엉 울면서 기도하라는 게 아니라 또 우리가 눈물 흘리지 않아도 속으로 또 흘리는 눈물이 있습니다. Тэгэхээр бид нэр гэдэг заавал та залбирах хэвээр залбирч байхдаа уйлах хэвээр гэсэн үг л биш байгаа. Тий. Хүн залбирч байх үед гадна талаараа зүгээрсэн зүрхэндээ уйлж байгаа тохиолдол байдаг. 그렇게 한참 기도하고 있었는데요. 4절에 보니까 그때 그 히스기야가 하나님께 기도하고 있는 그 시간에 여호와의 말씀이 이사야에게 임하셨어요. За тэгээд Хизкия залбирч байх тэр хоорондоор
эзний үг Исаяг гараад явж байхад нь Исая дээр очсон гэсэн тий. 그러니까 이사야가 지금 왕을 만나고 집으로 돌아가고 집으로 돌아가는 중에 하나님의 말씀이 이사야에게 다시 임하신 거예요. Тэгээ Исая хаантай уулзчаад эзний үгт дамжуулчаад тэгэд гэрлүүгөө явж исэн гэсэн тий. Гэтэ тэр ингээ явж байгаа хоорондоор нь замд нь эзний үг дахиад Исая дээр очсон гэсэн. 5절에 보니까 하나님께서 이사야에게 야, 너는 가가지고 히스기야에게 말해줘라. 여호와 내 조상 다윗의 하나님께서 이같이 말씀하신다. 내가 내 기도를 들었고 내 눈물을 보았다. 보아라. 내가 내 수명에 15년을 더해주겠다. 말씀하셨어요. Тэгээ бурхан Исаяд ингэж хэлсэн тийм ээ. За чи яваад Хизекад руу очоо буцаад тэгээд чиний өвөг эцэг Давидын бурхан эзэн ийн айлтаж байна гэж хэл тий. Би чиний залбирлыг сонсож би чиний нулимсыг харлаа. Үзэгтэн би чиний өдрүүдтэйгээр 15 жилийг нэмнэ гэж хэлсэн. 그 열왕기하 20장 4절에 보시면 열왕기하 20장 4절 За тэгэхээр 2 дугаар хаад орны 24-ийг харах юм бол энэ дэр юу гэхээр 그거 좀 한번 읽어주시겠어요? 20장 4절? 네. 그럼 제가 얘기할까요, 목사님? 네네네네. Окей. За би уншиж өгье. 2 дугаар хаад 24 дээр гэсэн мэт. Тэгтэл Исаяг дунд хашаанаас гарахаас өмнө эзний үг түүнд ирж 예. 아멘. 이사야가 그 예루살렘 성 중간을 지나가기도 전에 여호와의 말씀이 이사야에게 임한 거예요. За энэ дэр дунд хашаанаас гарахаас өмнө гэсэн тийм. Энэ болохоор Иерусалимийн хотоос гарахаас өмнө гэсэн үг. 거기 그 열왕기하 20장 5절도 좀 읽어주시겠어요? 네. За тэгээд 5 дээр юу гэсэн мэн гэхээр буцаж яваад миний ард түмний удирдагч Хизекияд чиний өвөг эцэг Давидын бурхан эзэн ийн айлдаж байна. Би чиний залбирлыг сонсож нулимсыг чинь харлаа. Үзэгтэн би чамайг эдгэнд 3 дахь өдөр чи эзний өргөд очноо. 아멘. 네. 내가 너를 고쳐주겠다. 네가 사흘 후에 여호와의 전으로 올라갈 수 있을 것이다. 말씀하셨어요. За энэ дээр харах юм бол эзэн өөрөө хэлсэн. Би чамайг эдгэн гэсэн. Тэгээд яшин гэхээр чи 3 дахь өдрөө эзний өргөнд очноо гэж хэлсэн. 지금 상당히 몸이 안 좋아가지고 제대로 일어나지 못하는 상태인데 사흘 후에 여호와의 전에 올라갈 수 있을 정도로 몸이 회복될 것이다. 말씀해 주신 거죠. Тэгээ Хизекиягийн хувьд болохоор чинь яг одоо бол биеийнх нь байдал маш юм хүнд байгаа. Тэ нөгөө арай хийж өндөө залбирсан гэсэн шүү дээ тий. Гэтэл ийм байгаа хүнийг бурхан юу гэсэн лээрэ чи 3 хоногийн дараа гэхэд эзний өргөөр очих хэмжээний болно гэж хэлсэн. 병명이 뭘까요? 그 히스기야 병이 났는데 병명. Тэгвэл Хизекия ямар өвчин тулсан гэж бодож байна? 거기 그 열왕기하 20장 7절에 보니까 무화과 반죽을 가져다가 그것을 그 종기 위에 붙이라고 말씀하셨어요. За тэгээ энэ саяны 2 дугаар хаад номны 20-ийнхоо 7 дугаар ишлэгийг авах юм бол энэ дээр ингэж тэгээд Исая зүсэм инжир авчир тэд буглаад хатгин дээр нь тавиг тэгвэл тэр эдгнэ гэв. 종기는 뭔가요? 몽골 말로 종기. 뭐 хатик. 하틱. 근데 그 хатик인데 엄청 심한 그 너무 심해진 그 예전에는 그 종기 때문에 죽는 사람이 많이 있었습니다.
Мөнгөөрөө дэвсгэрсэн гэсэн. 음, Тэгээ энэ хатиг гэдэг зүйлээр өмнө нь ер нь бол хүн бүр өөхөх хэмжээнд хүрдэг байсан гэнэ. 한국에서는 예전에 왕, 공주도 이 종기로 죽는 사람이 있었어요. Оо. Солонгос талд бүр одоо энэ хатигнаас болоод буглаад хатиг гэж байгаа. Энэ чинь бүр амар хатиг гэсэн үг шүү дээ. Ийм хатигнаас болоод хаан хүн хүртэл нас орж ирсэн тохиолдол байдаг. 지금이야 병원에 가서 주사 맞거나 뭐 약을 지어서 이렇게 먹으면 항생제 먹으면 간단하게 나을 수 있는 건데 예전에는 그런 약이 없었기 때문에 뭐 이렇게 고생 많이 하다가 제대로 치료도 받지 못하고 죽는 겁니다. Тэгээ одоо бол яг хатиг гэхлээр бид нар чинь нөгөө нэг ороод цэцээ солиулч эсвэл нэг тариа тачи гэдэг ингээд баг эдгээчдэг тийм. Ер нь бол дээр үед чинь болохоор тийм зүйл байхгүй болохоор эн чинь хатиг чинь нэг үдвэл айхтар өгдөг тийм. Тэгээ тэр маш ингээд шаналж байгаа өвчсөн тохиолдлууд байдаг. 하나님께서는 저희의 기도를 다 듣고 계세요. Тэгээ эзэн бурхан бидний залбирлуудыг бүгдийг сонсож байгаа. 또 저희가 하나님 앞에서 흘리는 눈물도 하나님 다 보고 계십니다. Бас бидний тэгээ доторооч бай, гаднаач бай урсгаж байгаа тэр нулимсуудыг эзэн бас бүгдийг харж яадаг. 우리가 기도하면서 하나님께 회개하고 눈물을 많이 흘릴 수 있다고 하면 예, 그 하나님께서 은혜를 주시는 겁니다. 저희들에게. Тэгээ бид нэр тийм эзэн рүү хандаад хашгирах үедээ түүний нэгүслээс зураад тийм нулимсаа урсган байж ингээд эзэн рүү хандлаа гэвэл хандах үед эзэн заавал сонсдог. 그래서 이제 병 낫고 15년 더 수명을 연장시켜 주겠다 약속해 주셨어요. Тэгээ бурхан энэ удаа зөвхөн эдгээгээ зогсохгүй амьдрал дээр нь 15 жилийг нэмж өгнө гэж амласан. 그리고 두 번째 약속은 6절에 너와 이 성읍을 아시리아 왕에게서 건져내고 이 성읍을 보호해 주겠다 약속해 주셨습니다. За тэгээд Исая 38-ыг 6-аг дахиад цааш нь харах юм бол дахиад нэг амлалт өгсөн байгаа. Тэрний юу гэхээр би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварнаа. Би энэ хотыг хамгаалнаа гэж амласан. 두 가지 약속해 주신 거죠. Өөрөөр хэлбэл хоёр зүйлийг амласан гэсэн үг. 근데 이 히스기야가 벽을 향해서 하나님께 눈물 흘리면서 기도하니까 그 응답이 즉시 왔잖아요. Тэгээд Хизекия одоо тэд нүрээ хан руу харуулад ингээд нулимстайгаар залбирсан. Гуйсан. Тэгэхэд бурхны одоо хариулт нь шууд тэр доороо ирж байна тий. 우리가 기도하면 응답이 즉시 올 수도 있고 또 즉시 오지 않을 수도 있어요. Бид нэр эзэн рүү хандаад залбирах үед тий залбирлын хариугаа шууд тэр доороо авчиж болдог. Авахгүй ч гэж болдог. 그러나 기도하면 반드시 하나님 응답해 주십니다. Харин гэхдээ та залбирах юм бол бурхан заавал хариулж өгдөг. Амен. 기도하는 사람이 위대한 성도예요. Тэгээд залбирдаг хүн бол үнэхээр агуу итгэгч хүн байдаг. 여러분 기도 많이 하시죠? Та сайн залбирдаг уу? 그 기도하는 것은 하나님께서 그 소원을 들어주시기 위해서 기도를 시키시는 거예요, 우리에게. Эзэн бурхан биднийг тэгээд залбируулах гэдэг бид нар лөө хандаад залбир гэж одоо сануулдаг шалтгаан юу гэхээр чиний зүрхний тэр гүнд байгаа хүслийг тань эзэн мэдхийн тулд гэдэг гэж. Гаргаж ирэхийн тулд. 그리고 아시리아 왕의 손에서 건져 주시겠다 약속해 주셨습니다. За 6 дээр үгсгэлээрээ
Ассирийн хаанаа гараас нь аварч өнөө гэж хэлсэн. 네. 나라가 지금 그 아시리아 왕 사네립 때문에 망하게 생겼는데 하나님께서 해결해 주시겠다는 거죠. Одоо энэ улс те одоо Хизкия хааны улс нь Ассирийн хаан Санхерибийн эс болоод бүр ингэ сүрэх гэж байгаа те хүн болгон одоо угаасаа сүрнэ гэсэн бас ийм үе байсан. Гэтэ бурхан үгүй гэсэн аварч өгнө гэсэн. 그리고 7절에 보니까 이것은 여호와로부터 내게 주어진 징조이니 여호와가 말한 이 일을 이룰 것이다 말씀하셨어요. За тэгээд 7 дугаар эшлэл дээр юу гэсэн гэхээр эзэн амласнаа биелүүлнэ. Тэгээ эзэн чамд биелүүлэхийн тулд нэг тэмдэг өгнө гэж хэлсэн. 하나님께서 말씀하신 것에 대한 확실한 그 보증, 확실한 그 약속을 해주시는 거예요. Өөрөөр хэлэх юм бол бурхан өөрийнхөө хэлснийг тий батлахын тулд тий бүр юм тодорхой ийм одоо тэмдгийг үзүүлнэ гэж хэлсэн. 징조, 징조를 보여주셨어요. Тэгээ тэмдэг бурхан үзүүлсэн тийм ээ. 징조는 뭔가요? 8절에 보니까 보아라, 내가 아하스의 해식의 그림자를 10도 물러나게 할 것이다. 그리하여 해시계에서 해의 그림자가 10도 물러났다 그랬습니다. За тэгээ тэгвэл тэр бурхан үзүүлэх гэж байгаа тэмдэг нь ямар тэмдэг байсан гэсэн бэ гэхээр 8 дугаар эшлэл дээр гарч ирж байгаа. Даад ингэсэн тийм ээ. За хараарай үзэгтэн би Ахазын шатн дээгүүр өнгөрсөн нарны сөөдрийг 10 алхмаар ухраанаа гэвсэн. Тэгэхэд шатн дээгүүр өнгөрсөн нар 10 алхмаар буцваа. Мэн. 하나님께서 지금 두 가지 약속해 주셨잖아요. 두 가지 약속. Тэгээ эзэн бурхан эхлээд тэгэхэд хоёр амлалт өгсөн тийм ээ. 그 약속이 확실히 이루어질 것이다는 것을 징조로 보여주시겠다는 거예요. Тэгэнгүүтээ тэр хоёр амлалтаа аль альны заавал биелнэ гэдгийг батлахын тулд тэмдэг үзүүлсэн байна. 그런데 그 징조가 뭔가요? Гэсэн чинь тэр тэмдэг нь юу байсан бэлээ? 해시계가 10도 뒤로 물러나게 해주겠다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол аль хэдийн өнгөрцөн байсан нар тийм ээ буцаад ухарна гэж хэлсэн. 10 алхмаар гэсэн. 해시계가 그 10도 뒤로 물러나기 위해서는 어떤 현상이 필요한가요? За тэгвэл та бодоод үзтээ тэр одоо өнгөрцөн байсан тэр сүүдэртэй буцаж ингээд одоо 10 алхам ухрахын тулд нар хөдлөх хэрэгтэй болно тийм. Тэгвэл ямар үйл явдал болно гэсэн үг вэ тэн чинь? 이 지구가요? 지구가 자전하고 공전하고 있잖아요. Аа. Та бодоод үзэх юм бол энэ дэлхий нарыг тороод эргэж байгаа тийм ээ бид нар ингээд эргэлдэж байгаа. 그런데 10도 뒤로 물러가기 위해서는 지구가 Тураа. 뒤로 물러가야 되잖아요. Аа. 그죠? Тэгэхээр одоо 10 алхам урагшлан буцаад ухрна гэхэлэр чинь тэр эргэжэд яана гэсэн үг лээ. Буцаад 10 алхам буцаад ирнэ гэсэн үг. 이것은 단순히 그 해시계가 뒤로 물러가는 게 아니라 지구가 돌다가 갑자기 뒤로 돌아야 돼요. 반대로. 그죠? 예. Тэгэхээр одоо 뒤로 물러가야 돼, 또 동시에. тэг өөрөөр хэлэх юм бол те энэ дэлхийн ертөнц эргэж хагаад эзэн бурхны үгийг одоо биелүүлэхийн тулд яг л эргэжсэн тэр чиглэлээс бусаж ингэ иргэн гэсэн болж байгаа тийм үү? Бусаж явах иргэн гэсэн. 하나님께서는 얼마든지 하실 수 있는 일이지만 우리 사람들이 보기에는 엄청난 사건입니다. Тэгээ эзэн бурхны хувьд бол
ингэж эргүүлэх нь тий хоошо ухраах нь бол юу ч биш. Маш хялбар боловч хүний зүгээс бодоод үзэх юм бол энэ маш тийм доо ойлгоход хэцүү тий тийм гайхамшиг байна. 예. 하나님께서는 예, 우주적인 우주적인 하나님이세요. Тэгээ бидний бурхан бол тий одоо энэ тэнгэр огторгуйн эзэн бурхан ба. 능력이 무한하세요. Тэгээ бас түүний хүч чадал гэдэг зүйл бол хязгаар байхгүй. 여호수아 10장에서는 또 다른 우주적인 사건이 또 기록되어져 있죠. 여호수아 10장에서. За тэгэхээр Йошуа номны 10 дугаар бүлгийг харах юм бол тэрэн дээр бас ингээд тий энэ орчлын ертөнцийн холбоотой бас юм гайхамшиг гардаг тий. 이스라엘 전쟁 이스라엘이 전쟁하고 있었는데 하나님께서 해와 달을 멈추셨어요. Тэгээ Израильчууд тухайн үед ингээд дайдчихсэн. Бурхан энэ Израильчуудын ялалтыг Израильчуудыг ялуулахын тулд нар болон сарыг зогсоосон баг. 전쟁에서 이기고 원수를 다 멸할 때까지 해가 해가 서쪽으로 내려가지 않고 달이 떠오르지 않도록 해와 달을 하나님께서 딱 멈추게 하셨어요. Тэгээ ялангуяа тэгээ одоо Израильчуудыг ялуулахын тулд яаж гэхээр бурхан нарыг одоо эргэлдээ тойроо явж байгаа нарыг яг тэр газарт нь тий. За тэр тойроод бас дахиад явж байгаа сарыг яг тэр газарт нь зогсоосон гэж. 오늘날에도 하나님께서 똑같이 저희들 가운데에서 그렇게 역사하실 수 있는 하나님이세요. За тэгээ өнөөдрийг харах юм бол тий өнөөдрийн одоо агуулгаар харах юм бол бидний бурхан энэ өдөр ч гэсэндээ тэр хүчинд хэвээрээ байгаа буюу таны төлөө тий юу ч зогсоож чадах хүчтэй хэвээр байгаа. Байна. 누구를 위해서 하나님 그렇게 하시는 거죠? Тэгээ бурхан хэний төлөө тэгж үйлдэнэ гэсэн бэ? 기도하는 사람을 위해서 하나님이 일하세요. Тэгээ ялангуяа залбирдаг хүний төлөө бурхан тэгж ажилладаг. 그리고 히스기야가 병들었다가 병에서 회복됐어요. За тэгээ цаашаа харах юм бол Хизекия хаан өвдөж байгаад өвчнөөсөө эдгэрсэн гэж байгаа. 9절에 보니까 유다 왕 히스기야가 병들었다가 그 병에서 회복된 후에 기록한 글이라고 말씀하셨습니다. За тэгээ дараад нь харах юм бол юу гэсэн бэ? 9-р эшлэлээр гарсан тийм Хизекия хаан өвчтнөөс илгаарсны дараа би агуулгад бичжээ гэж хэлсэн. Илгааш буюу өвчнөөс илгэснийхаа дараа бичсэн гэсэн. 그 10절, 11절 좀 읽어주시겠어요? За 10-11-ийг уншиж өгч जैन энэ дээр үсгэлэн. Би амьдралынхаа дунд үед үхэгсдийн орны үүд хаалгаар орж он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо гэж би хэлсэн. Би амьдын газарт эзнийг харахгүй. Би ертөнцийн оршин суугчдын дунд хүмүүнийг дахин харахгүй гэж хэлсэн. 네, 내가 중년에 스올의 문에 들어가고 나의 여생을 빼앗기게 될 것이다. 그렇게 말했다는 거예요, 히스기야가. За тэг 10 дээр ирсэн тийм ээ. Дунд амьдралынхаа яг эд үед нь тий одоо бүх зүйл орхих болж байна гэж ингэ хэлсэн байна. За тэгэнгүүт онцлогийнхээ үлдэгдлийг ч гэсэн алдах ёстой болчлоо гэж хэлсэн. 중년이면 나이가 어떻게 될까요? Одоо энэ амьдралын дундаж жил гэж үзэх юм бол нас нь хэд хэвцээ байсан болоо. 예전에는 뭐 한 40대부터 중년이라 그랬는데 지금은 40이 아니라 한 60 돼야지 중년이라는 말 들을 것 같아요. 60. 어떤가요? 몽골은. Гэхээ одоо тухайн үед чи ингэ бодглохлоор биш үү? Насныхаа дунд үе гэхэлэр магадгүй 40 болов уу эсвэл
гэдэг ч болохгүй. Эсвэл 60 ч байсан байж магадгүй. Тэгээ Монгол ерөөхдөө дунд нас гэхэлэр хэдэн нас гэлдэг юм болов? 저도 이제 몇 살 더 먹으면 60인데. Одоо солонгос болохоор шиг 60 орчим насыг бол дундаж нас гэж үзэж байна. Манай Монгол болохоор шиг хэд орчим нас л 40 юм биш үү? 40-50 наснд ах. 한 40대에서 50대 정도? 그래요. 네. 여기 한국 사람들이 좀 오래 살아요. 몽골 사람보다. 예. Ер нь харьцуулаад харахад солонгосуудаас монголчуудаас илүүгээр солонгосууд жоо арай урт наслаад байгаа шиг үлээ. 뭐 90세도 상당히 많아요. Бүр урт наслахтаа бүр яжлаа 90 давсан хүмүүс ч гэсэн олон байдаг гэж. 70세 70 먹은 분한테 노인이라 그러면 듣기 싫어해요. 70. Анх харсан хүмүүнээр орчингуудаа настай хүн гэдэг ярих бол тэд нар дургуулдаг гэнэ. Би настай хүн биш гэдэг. 아주 싫어해요. 예. Яг үнэхээр дургүй байдаг тийм үгэнд. 한 80 먹어야 예, 노인이란 말 듣기 싫어해요. 여하튼간에. 네. Тэгмээ 80 нас ирсэн ч гэсэн бүр ингээд настай хүн чогоонц тэгээд тийчл үнэхээр дуртай биш. 그러니까 지금 한 100세 산다고 봐야 돼, 이제는. 네. За тэгэхээр юу дээр байгаа те 100 нас гэдэг бол харьцангуй ингээд их нас юм шиг боловч юм. 그럼 중년이 한 60세부터 한 80세? 그때가 중년이에요, 여기 한국은 지금. Одоо ерөнхийдөө бол нэг 100 насны үе 100-аас нэмэх 100 нэмэх насны үеийг ирсэн. Тэр утгаараа солонгосын дундаж заслалт гэх юм бол нэг 60세에서 70세인가요? 60세에서 한 80세. 60-аас 80 нас орчим хооронд хаглаад дундаж наслал гэж солонгос. 근데 여기 히스기야가 중년에 지금 그러는데 나이가 글쎄 제가 보기에는 한 50대? 50대쯤 되지 않았을까 느껴져요. За тэгээд энэ Хизекиагийн хувьд болохоор чинь насны одоо юу дээр гэсэн тийм ээ. Одоо Хизекиаг ханы юу гэсэн гэхэлэр чинь залуу наснд байгаа гэж хэлж байна. Тэгэхээр энийг ингээ харах юм бол магадгүй Хизекиа нэг 50 гаруй настай тийм хүн байсан байх гэж бодож байна. 나이는 정확하게 알기 힘들어요. Тэгээд нас гэдэг зүйлийг ингээ тодорхой бас мэдэх тийм амар биш. 수월이라고 하는 단어는 여러 가지 그 의미로 사용하는 단어입니다. Ер нь бол цаг хугацаа гэдэг үгийг хэлээ харах юм бол янз бүрийн утгаар илэрхийлэгддэг үг юм. 죽음, 무덤, 뭐 큰 환란 이런 걸 다 수월이라고 표현합니다. За ер нь бол одоо юу гэдэг тийм нас барах, ядрах за одоо юу гэдэг бас өвчин тусах тэр зүйлсүүдийг ч гэсэн бас насан дээр оруулж өгдөг. 요나서에 보면 요나가 물고기 뱃속에 들어가서 수월로 내려간다고 말했어요. За тэгэн гутаа 우선 그 서울은 영그란 듯이 아니죠? 네? 맞나요? 서울. 수월 뭐라고요? 서울은 방금 말씀하신 그 연하가 말씀한 그 내용이 네. 서울 영 아니죠? 영 서울. 아니에요. 영 아니에요. 여기 지금 그 10절에 보면 내가 중년에 수월의 문에 들어가고 그렇게 말했는데 몽골성에 뭐라고 돼 있어요? 여기다 죽음의 나라로 죽음의 문으로 들어간다 이렇게 되어 있거든요. 죽음의 문으로 들어간다. 네. 네, 그 원문에는 수월이라고 하는 단어거든요. 여기 한국 성경에는 수월이라고 적었어요. 수월. 네. 그럼 여기 그 뜻은 죽음의 그거 맞나요? 맞아요. 죽음, 고통, 네, 다 수월이라고 할 수 있어요. 무덤 다 수월입니다. Одоо энэ болохоор одоо энэ дээр үхэгсдийн орон гэж байгаа шүү дээ. Энэ дээр болохоор чинь булш одоо үхэл тэ
зовлон шаналл гэсэн агуулгад бүгдээр орж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт Йонаг хэдүүлээ мэдэн шүү дээ. Йона загасны гэзэн дотор орсон байх үед ч гэсэн ингэж хэлчихсэн нэ. За би өвгсдийн орн руу хаалгаар орох чинь даа гэж хэлчихсэн. Одоо байдаг. 그래서 이제 히스기야가 자기는 죽을 줄 알고 아 이제 내가 죽는구나 이렇게 생각했었어요. За тэгээ энэ Хизекия ингэж хэлсэн ялгааны юу гэхээр Хизекия за би ингэж өвөл рүү явж байгаа юм байна да гэж ингэ бодож исэн. 그리고 12절, 13절 좀 읽어주시겠어요? За 12 13-ыг уншлаа. Энэ дээр хончны майхан мэт гэр орныг минь буулган авч надаас зайлуулав. Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав. Тэр намайг нэхмлийн суурнаас тасдав. Өдрөөс шөнө болтол та намайг дуусгавар болгоно. Өглөө болтол би төвчөвч бүх ясцыг минь тэрээр арслан мэт хэмгчин. Өдрөөс шөнө болтол та намайг дуусгавар болгоно. 네. 그 12절에 보니까 나의 거처는 목자의 장막처럼 뽑히고 내게서 옮겨졌다 그랬잖아요. За 12-ийн эхэн дээр гэсэн тийм ээ хончны майхан мэт гэж хэлж байгаа. Намайг хончны майхан авч явахаар өвтг шиг намайг бас ингэ өвхвэ гэж хэлсэн. 몽골 Өвхсөн гэсэн. 몽골 분들은 이런 말씀이 금방 이해가 잘 될 것 같아요. 네. Манай монголчууд болохоор энэ үгдийг та сайн ойлгох хэрэгтэй юм шиг ойлгох юм шиг байна. Манай 네, бол отрын юм да тий. 유대인들도 유목민들이거든요. Мгм. Тэгээ юудэчүүд яагаад тэгэхээр тэд нар чинь бас нөгөө нүүдэлч ард юм шүү дээ тийм ээ. 그 유대인들도 계르는 아니지만 계속 그 텐트, 천막을 옮기면서 이렇게 생활했거든요. Тэгээ юудэчүүд ч гэсэндээ одоо манай монгол болохоор ч отрын гэр гэж ярьдаг тий. А юудэчүүд болохоор гэр байхгүй отрын майхан байсан гэж. 그 말뚝을 박잖아요. Мгм. 그걸 이제 옮길 때마다 그 말뚝을 뽑아가지고 옮기는 것처럼 Мгм. 히스기야는 이제 자기의 죽음을 예상하고 있었던 겁니다. За тэгэхээр яг тэр шиг ингээд за би ер нь бол те одоо энэ нэг суурьсан энэ газараасаа босголчтэй гэд бэлтгэл зүгээ саяхан бэлтжижсэн гэсэн үг. 예, 곧 죽을 줄 알았어요, 히스기야는. Мгм. Тэгээ Хизкия болохоор одоо ингээд удахгүй шууд өгөх гэж байгаа юм байна гэж бодож ирсэн өөрийгөө. 조만간에 내 목숨을 끝내실 것이다라고 13절 마지막에 말씀하셨죠. За тэгээд 13 дугаар 13-ийн сүүлийн хэсэг дээр ч гэсэн те тэр намайг дуусуур болгоно гэж ингээд хэлсэн. 14절, 15절도 읽어주시겠어요? За 14 15-ыг уншлаа. Би хараацай мэт тогруу мэт орилон тагтаа мэт гүнгэнэн эцсэн нүд минь өөдөө ширтэн эзэн би шаналж байна хамгаалалт минь байгаач тэрээр надад айлдан өөрөө үнийг үйлдэлсэн болохоор би юу хэлэхсэн бэлээ сэтгэлийнхээ гашуудлаас болж би бүх он жилүүддээ төлөв даруй явнаа. 네. 나는 제비같이 학같이 지적이고 비둘기처럼 슬피 웁니다. 그렇게 말했어요. Мгм. За тэгээд гэсэн тийм ээ. Би хараацай мэт тогроо мэт орилож тэгээ тагтаа мэт ингээ гүнгэнэнэ гэдэг. Нэг гүнгэнэ гэдэг нь болохоор гунигтайгаар ингээд уйлнаа гэсэн үг. 그리고 15절에 보니까 히스기야는 이게 다 하나님께서 하시는 일이라고 분명히 알고 있었어요. За тэгээд 15 дахь эшлэгийг харахад Хизкия болохоор энэ бол Бурханаас хийгдэж байгаа зүйл гэдгийг ингээ мэдчихсэн. 모든 Тэр 일은 하나님께서 허락하신 일이다. тэгээд мэдээж хэрэг бүх зүйлүүд нь эзэн бурхан зөвшөөрсөн учраас тохиолдож байгаа гэж ингээ хүлээж авч байсан. 하나님께서 허락하지 않은 일은 우리에게 일어나지 않습니다. Тэгэхээр ер нь бол эзэн бурханы зөвшөөрөлгүйгээр биднэрт ямар нэгэн асуудал тулгарна гэж байхгүй. 그렇기 때문에 그 15절 마지막에 보니까 내 영혼의 참담함 때문에
나는 평생토록 조심스럽게 행하겠습니다. 그랬어요. Мгм. За тэгээ 15 зүйлийг авах юм зүйлсээр би сэтгэлгээсээ асуудлаас болж он жилүүдийнхээ туршид би болгоомжлон явна гэсэн одоо орж ирж. 우리는 그 하나님 앞에서 모든 일을 항상 조심해야 됩니다. Тэгээ бид нар ч гэсэндээ эзнийхээ өмнө альва зүйлийг хийхдээ маш болгоомжтой хийх хэрэгтэй. 말도 조심해야 되고 우리 행동을 아주 조심해야 됩니다. Тэгээ үгээж тэр, үйлдэлээж тэр маш болгоомжлох хэрэгтэй. 음, 그다음에 16절, 17절 좀 읽어주시겠어요? 16 17 дугаар ишлэгийг харъя. Эзэн минь хүмүүс эдгээр эзэн минь хүмүүс эдгээрээр амьдардаг. Энэ бүхэн энэ бүхэнд сүнс нь би та намайг эдгээлж амьдруулна. Үзэгтэн сайнны төлөө би гашуунаас гашуунаар зовсон. Амийг минь сүрлийн нүхнээс та хамгаалсан. Гим нүгэл бүрийг минь та нурамынхаа араар хайсааг. Амен. 네. 네. 그 16절 중간에 보니까 사람이 살아가며 내 영혼의 생명도 이 모든 일에 있다. 예. 모든 것이 하나님의 손에 달려 있다는 것을 히스기야는 예, 알고 있는 거죠. За 16 дугаар ишлэгийг харах юм бол ингэсэн тийм ээ. Би энэ бүхэнд сүнс минь би сүнсээрээ амьдардаг гэж хэлсэн. Тэгээд өөрөөр хэлбэл та намайг эдгээж намайг халтарш амьдруулнаа гэж хэлсэн. За тэгэхээр Эзекиэл болохоор бурхан өөрийг нь овчин тийм тусахад нөлөөлсөн бөгөөд тэр бас эдгэж чаднаа гэж итгэж гисэн гэсэн. 하나님께서 우리가 태어나는 거 하나님께서 허락하신 거죠. 태어나는 거. Тэгээ ясам дээр бид нэр та энэ дэлхийд амьдарч байгаа энэ үед ч гэсэндээ эзэн бурхан таныг зөвшөөрсөн учраас та төрсөн байгаа шүү дээ тийм. 또 살고 죽는 거 하나님께서 하시는 거죠. 살고 죽는 거. За тэгээ бас яаж гэхээр таны төрөө зогсохгүй энэ дэлхий дээр амьдарч явах явц болон бас эцсийн өдрийг хүртэл эзэн төлөвлөсөн байж байгаа. 뭐 부자로 살고 가난하게 살고 그래도 하나님이 다 관여하세요. Тэр бүх хэл одоо бид нэр тийм элбэг хангалуун амьдрах уу эсвэл ямар нэгэн зүйлд дутагдаж амьдрах уу гэдэг нь ч гэсэндээ эзэн бурхан альтын шийдсэн байгаа зүйл байна. 나라가 잘 되고 나라가 망하는 거 하나님이 주장하세요. За тэгэнгუутаа тухайн улс тэг хөгжих үү эсвэл цэцэглэх үү эсвэл хөгжих үү эсвэл нурах уу гэдэг чигсэндээ эзэн бурхны хүсэл дотор байж. 특별히 전쟁 하나님 주장하시죠? Тэг ялангуяа эзэн бурхан одоо дайныг тийм ээ мэдж байгаа. 작은 벌레도 하나님이 다 주장하세요. Тэг эзэн бурхан маань жижигхэн тэр хорхоог ч гэсэндээ та бүгд ингэж одоо анхаарч байдаг. 또 눈에 보이지 않는 바이러스, 세균 다 하나님이 다 주장하세요. Тэгээ бүр одоо хүний одоо энэ байгаа нүдээр ч харж чадахгүй хэмжээний одоо бактери тийм нян юу байдгийг бүгдийг бурхан мэдж байгаа. 우리 코로나 때문에 고생했잖아요, 다들. Хэдүүлээ саяхан 5 жилийн өмнө тийм ковидос бүгдээрээ зовсон. 중국에서 다 세계에 다 퍼뜨렸잖아요. За тэг хятадаас одоо ярианы сонсох юм бол тийм хятадаас энэ дэлхийр ингээд вирус тархаасан гэж үздэг. 중국에서 몽골에게 코로나 때문에 고생시켜서 미안하다고 그랬어요? Одоо нөгөө нэг 주스겠습니까? 다시 한 번만 해주시겠어요? 중국에서 몽골에 코로나 때문에 고생시켜서 미안하다고 그렇게 말한 적 있나요? Гэтэ яг нэг хятадаас одоо ингээд нөө ковид вирус тарааж байгаа шүү тий. Тэгтээ буцаагаад хятадаас тэгвэл Монгол руу хандаад уучлалт гуйсан тохиолдол байгаа. Та нарт ингээд вирус тараасан уучлаарай гэдэг. 몽골 분들 코로나 때문에 많이 돌아가셨죠. Тэгээ манай Монголоос ер нь
ковидос болоод өөд болсон хүмүүс бас байгаа тийм. 또 코로나 걸렸다가 다 나았지만 몸이 상당히 많이 안 좋아지신 분들이 많이 계실 거예요. Тэгээд зарим нь бүр ингээд ковид туссан хүмүүс ч гэсэн олон байна. Гэхдээ туссан хүмүүсийг одоо харах юм бол дараад нь яг л тэрнээс л хор уршигт нь би маш өвддөг ийм тохиолдол байгаа. 중국 사람들, 전 세계 사람들을 그렇게 고생시켰는데 미안하단 말 한마디 안 하죠. За тэгэнгүүт жишээлбэл хятад болохоор чинь олон хүмүүс тэр вирусээс болоод өнгөрсөн байна. Эсвэл өнгөрөөгүй ч гэсэндээ түүнээс л одоо зөндөө олон хор уршигыг ингээм амсаж байгаа. Гэтэ хятадын байр суурь болохоор ингэчлээ одоо яана уучлаарай гэж ер нь тэгжсэн удаа байна уу? 네. 여튼 건강도 하나님께서 지켜주셔야 되는 겁니다. Тэгээ ер нь бол бидний эрүүл мэнд гэдэг зүйлийг бол эзэн манаас ингээ хамгаалж өгөх хэрэгтэй байна. 우리 그 신학교 같이 공부하시던 그 전사님도 세상 떠나셨잖아요. 코로나 때문에. Мгм. За тэгээд өнөөдөр Библийн сургууль дээр ирж ирсэн пастор ч гэсэн байсан лээрээ ковидос болоод ирж тахааргүй болцсон тийм үе ч гэсэн байгаа тийм. 근데 여기 히스기야는 그 17절에 보니까 내게 큰 고통을 주신 것은 내 평안을 위한 것입니다. 그렇게 말했어요. За тэгээд 17 дээр үсгэлэр үзэгтэн саны төлөө би гашуунаар зовсон амиг минь сүрлийн нүхнээс би хамгаалсан сүрлийн нүхнээс та хамгаалсан гэр нүгэл бүрийг минь та дурууныхаа араар хайсан. Амен. 네. 그 성도는 그 고난을 만나게 되면 많이 겸손해집니다. Мгм. Хүмүүс ер нь яадаг гэхээр маш олон зүйлийн асуудлуудыг тулгараад автсан сүүл рүүгээ явдаг гэхээр дараахан болж эхэлдэг. 또 어려운 일을 만나게 되면 우리가 하나님께 기도 많이 하게 돼요. Тэгээ хүнд ялангуяа ямар нэгэн байдлаар тийм хүнд асуудал тулгараад ирэх үед хүн одоо эзэн рүү хандаад нэлээд хашгирдаг. 18절 18절에서 20절까지 좀 읽어 주시겠어요? За il 18-аас 20-ыг уншия. Учир нь танд үгсдийн орон талархаж чадахгүй. Үхэл таныг магтаж чадахгүй. Нүдэнд орогчд нь таны итгэмжит байдалд эс найдна. Өнөөдөр миний үйлдэж байгаачлан амьд буй танд талархад өргөнө. Эцэг нь хөвгүүдтэй итгэмжит байдлыг чинь сургамжилнаа. Энэ эзэн намайг заавал аварна. Тэгээд амьдралынхаа бүх өдрүүдэд эзний өргөнд бид жавтас төгчмөр тоглоо гэж. 아멘. 네. 그 18절에 우리 한국 성경에서는 수월이 주께 감사하지 못하고 그랬는데 몽골 성경에 뭐라 되어 있는가요? 음, 맞아요. 그 죽음의 아, 아, 죽음의 나라를 생각할 때 감사할 줄 모른다. 음, 이렇게 돼 있어요. 죽음이 감사하지 않는다 이렇게 됐군요. 네. 네. 뭐 의미는 같은데, 네. 그래서 히스기야는 자기가 이제 곧 죽을 줄로 알고 그 죽음을 준비하고 있었는데 하나님께서 자기를 구원해 주신 것에 대해서 하나님을 찬송하겠다고 하나님을 여호와의 전에서 수금에 맞춰 나의 노래를 노래하겠다고 그렇게 말했습니다. За тэгээд Эзекиэл болохоор өөрийгөө бол өвөхөд ер нь өвөх нь болцсон байна гэж бодож ирсэн тийм. Гэхдээ эзэн бурхан харин юу гэсэн гэхээр би чам тэмдэг өгсөн чи баяр хөөртэйгээр эзний өргөөр орчих болно гэдэг хэлж өгсөн. 이게 지금 그 히스기야가 하나님 앞에 나가서 기도하는 내용이에요. 기도를 적어 놓은 겁니다. Одоо эдлийн сая уншсан 20 дугаар бичлэг бүтлгийн агуулга болохоор чинь Эзекиа эзэн рүү хандаад залбирсан юм агуулга гэж. Тэгээ тэр ихлээр энэ залбирсан залбирлынхаа агуулгуудыг бичсэн байгаа гэсэн. 21절에 보니까 이사야가 히스기야 왕에게 무화과 한 뭉치를 가져다가 상처에 붙이면
나을 것입니다. 말해줬어요. Мгм. За одоо 21 дээр үслэр Исая Хизекиад хандаад юу гэж хэлсэн гэхээр тэр тэд зүсэм инжир авч тэд зүсэм инжир авч буглаад хатган дээр тавьбал тэр идэгнэ гэж хэлвэсэн байгаа. 하나님께서 그 이사야에게 말해준 거죠. 그 열왕기하 아까 20장에서 읽어본 것처럼 하나님께서 이사야에게 그 무화과 한 뭉치를 종기에다가 다 붙이라고 Мгм. 말씀해 주셨잖아요. Мгм. 음, За тэгээд 21 дэх эшлэл бас сая өмнө хэдлээ уншид гарсан тийм ээ. Эзэн бурхан тэр хатган дээр нь яг л инжирийн зүсэн бэг авчраад тавиараа тэгвэл идэгнэ гэж хэлсэн. 히스기야도 이사야에게 22절에 보니까 내가 여호와의 전에 올라갈 징조가 무엇이요? 라고 말했어요. За одоо 22 дахь эшлэлийг цааш нь хамгийн сүүлийн эшлэлийг харах юм бол Хизекияч гэсэн эзэн рүү хандаад ийм тэмдэг бас гуйсан байгаа тийм. 이것은 뭐 의심하는 말이 아니라 아, 내가 여호와의 전에 예, 병이 나아서 올라가게 될 줄 믿습니다. 이런 뜻이에요. Мгм. За 예, одоо энэ 22 дээр байгаа энэ агуулга болохоор эзний өрөөнд очих гэсэн ямар тэмдэг байхаа гэдэг нь болохоор та тэгвэл одоо харуулчих гэсэн юм үйл сэтгэлээс гарсан зүйл биш. Харин юу гэхээр тийм ээ би хүлээж авч байна. Би эзний өрөөнд одоо 3 оны дотор очино гэсэн ийм одоо ийм сэтгэлээс гарч байгаа агуулга байна. 22 нь. 하나님께서 말씀하신 대로 제 병이 나을 것을 제가 믿습니다. 이런 뜻으로 말한 겁니다. За өөрөөр хэлэх юм бол эзэн бурхан минь таны хэлсний чинь дагуу те миний өвчин эдгэрэх боллоо гэж хэлж байгаа гэж хэлэх юм байна. 네. 자, 우리 한 10분 쉬었다가 하실까요? За хэдлээ түр 10 минут амарч байгаа дарыг. 또 시작할까요? За хэцүү хэдүүлээ. 39장입니다. За хэдлээ 39 дэх бүлгээр орох гэж байна. Одоо 39장은 히스기야의 교만입니다. 히스기야의 교만. яг за 39 дэх бүлэг болохоор Хизекиягийн бардам байдал гэсэн юм бол. 아시리아보다 더 강한 적은 교만이다. Яа. 음, Ийм үг гэдэг гинэ. Асираас ч илүү хатуу зүйл бол бардам зан гэж. Мм. 예, 히스기야가 이제 죽을 병에 걸렸다가 병이 나았죠. Мгм. За сая өмнөх бүлэг дээр болохоор чи Хизекия өвчин болсон байсан тий. Гэтэ түүний өвчин үнэхээр идэгсэн. 또 하나님께서 15년 더 수명을 연장시켜 주셨어요. Тэгээ эзэн бурхан хэлснийхээ дагуу түүний амьдралын он жилүүд дээр 15 жилийг нэмж өгсөн. 그러니까 뭐 주변에 소문이 다 퍼졌습니다. Тэгэн утаа магадгүй түүний талаар энэ яриа эргэн тойронд тарсан юм шиг байна. 주변의 여러 나라들, 여러 그 주변의 국가들에게 히스기야 왕이 죽을 병 걸렸다가 병이 나았다는 소문이 다 퍼진 거죠. Тэгээ магадгүй те Хизекиян өстэй өнөө маргааш болцсон байсан чи түүний те би өвчин эдгэрсэн байна гэсэн юм одоо сураг тавигдсан ба. 그래서 일절에 보니까 그 무렵에 발라단의 아들인
바빌로니아 왕 무로닥 발라단이 히스기야가 병들었다가 나았다는 것을 듣고 그에게 글과 예물을 보냈다 그랬어요. За тэгээ 39-д нэгийг харах юм бол тэр үед түүнийг өвчтөй байж байгаад идгсэн гэдгийг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Биродах Баладан Хизкияд загтал болон билгийг илгээжээ гэсэн. 그래서 그 무로닥 발라단의 그 신하들이 여러 신하들이 이제 히스기야를 방문했습니다. Тэгээ энэ Биродах Баладаны одоо албатууд нь тийм Хизкия хаан дээр ирээд зочилсон байж байгаа. 그러니까요. 2절에 히스기야가 그들을 기쁘게 맞이하고 그들에게 자기 보물 창고와 은과 금과 향료와 값진 향유와 모든 무기고와 보물 창고에 있는 모든 것들을 보여주었는데 히스기야가 그의 궁궐과 그 나라 안에 있는 모든 것 가운데 그들에게 보여주지 않은 것이 하나도 없었다. 그랬습니다. За тэгээ хоёр дээр ингэсэн тийм Хизкия тэднүүдийг хүлээж аваад тэдэнд өөрийн сэтгэл нь хөөрсөн мэн тийм тэдэн готоо өөрийн бүх эрдэнсийн сан мөнгө аалт ангилан үнэрт тос зэвсгийн агуулгах болон өөрийн бүх агуулгад байсан бүгдийг нь үзүүлжээ гэсэн. Хизкиягийн гэрт болон бүх эзэмшилд нь тэднэрт үзүүлээгүй зүйл нэг ч үлдсэнгүй гэсэн. 자, 그 바빌로니아 왕이 신하들을 보냈는데 그들 앞에서 자기가 병 나은 것에 대해서 하나님을 자랑하는 게 아니라 자기의 그 물질, 자기가 이렇게 풍요롭게 잘 사는 거, 그거 자랑했어요. Өөрөөр хэлэх юм бол одоо тэр Вавилоны албатууд ирэх үед нь те Хизкия өөрөө өвдөж байгаад идгсэн гэд энээсээ гадна бурханд нар болон талархах хэвээр бахархах гэхдээ тэр яасан гэхээр би ер нь давгүй амьдарч байгаа те боломжийн байгаа гэх мэтчлэн зүйлүүдээр бахархаад өөрийнхөө эд зүйлсүүдийг харуулсан баг. 보물 창고, 은과 금, 향료, 값진 향유, 그걸 Тэр 자랑했습니다. юу гэсэн бэ? Энэ дээр болохоор Эрдэнсийн сан, мөнгө, аалт, ангилан үнэт тос хүртэл ингэж хэлж өгсөн. Тэднэрийг бүгдийг харуулсан. 두 번째는 하나님의 능력 대신에 자기 세력, 인간의 세력을 자랑했어요. За бас дахиад тэгээ зогсохгүй эзэн бурхны хүч гэж бахархаас өмнө яасан гэхээр өөрийнхөө цэргийн агуулгах, өөрийн одоо тэр хүч ихэр хэмжээ ямар байгаа талаар энийг харуулж бас бахархсан. 무기고, 모든 무기고, 보물 창고에 있는 모든 것들을 보여주었다 그랬죠. Тэгээ тэр яасан гэхээр бүхэл зэвсгийн агуулгуудаа харуулж байгаа тий. Зэвсгийн агуулгаа харуулсан, эрдэнсийн агуулгаа харуулсан гэсэн. 세 번째는 역대하 32장 24절입니다. За 3 дугаарт нас юу харуулсан гэхээр хэдүүлээ 2 дугаар шаштрын номны 32-ийн 24-ийг харуулт энэ дээр байж байгаа гэж. 역대하 32장 24절, 25절. 2 дугаар шаштрын 32-ийн 24, 25. 그때 히스기야가 병들어 죽게 되었는데 그가 여호와께 기도하니 여호와께서 그에게 응답하시고 표적을 보여주셨다 그랬어요. Аха. За 24 дээр ингэсэн. Тэр өдрүүдэд Хизкия өвлөд өвчтөй болжээ. Тэрээр эзэнд залбирсанд эзэн түүнд айлдаж тэмдэг өгөө. 그 23절 역대하 32장 23절에 보니까 그 마지막에
음, 이때부터 히스기야가 모든 민족이 보는 앞에서 존경을 받게 되었다 그랬잖아요. За 23-ын хэдүүлээ тэр одоо энэ 2 дугаар сард тэр номны 32-ыг 23 сүүлийн хэсгийг харах юм бол үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ гэсэн агуулга гарч ирж байна. 그리고 이제 병이 나았는데 25절에 보니까 그러나 히스기야가 마음이 교만하여 자신에게 음. 주어진 은혜에 보답하지 아니하였으므로 그와 유다와 예루살렘 위에 진노가 내렸다 그랬습니다. Одоо тэгэнгүүтээ 25-ыг харах юм бол ингэсэн. Харин Хизкия хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардан болжээ. Иймээс уур хилэн түүн дээр болон Юда, Иерусалим дээр буваа гэсэн. 그 몽골 성경에도 은혜에 보답하지 않았다고 그렇게 되어 있나요? 예, 은혜보다는 받은 것에 대해서 어, 받은 것에 대해서 돌려주지 않았다. 이런 음, 뜻의 내용이 되어 있어요. 하나님의 은혜에 보답하지 않은 겁니다. Мгм. Энэ хүлээж авсан гэдэг нь бол юу гэсэн утгатай гэхээр эзнээс авсан ивэлихээ гэсэн ивэлээсээ эзэнд буцаж өргөсөнгөө гэсэн утга. 그러니까 이제 이스기야가 첫째는 하나님 대신에 물질을 자랑했죠. Мгм. Хизекия яасан бэлээ эхний удаадаа бурхнаар биш өөрийнхөө эрдэнсийн сангаар бахархсан тий. 아니, 우리가 이게 다 하나님 해주신 거다 하고 하나님께서 해주신 거, 내가 한 게 아니라 이거 Мгм. 하나님 해주신 겁니다. 이렇게 말해야 되잖아요. Ер нь бол тэрэ тий за миний энэ байгаа нь тий одоо би биш эзэн бурхан гэдэг өнөөхөө бүхний хүчээр ингэсэн шүү гэж болно хэлж болно тий. Хэлэх 하, ёстой. 하나님께서 제 병을 고쳐주셨다. Эзэн 하나님의 능력을 자랑하고 Мгм. 하나님의 그 권능, Мгм. 이 하나님은 이러신 분이시다. 하나님을 드러내야 되잖아요. Ер нь бол те миний өвчин гэдгээс нь эзэн бурхан байсан юм аа. Тэ тэр бол үнэхээр хүчтэй гэдэг ингээд бид нар бурханыг тэрээр болно бурханыг ингээд гэрчлэх бурханаар сайрхах хэрэгтэй байсан. 그리고 교만해졌죠. Гэтэ тэр яасан гэхээр тэгээгүй. 역대 32장에서 히스기야가 교만해졌다 그랬잖아요. Тэгээ энэ 32 дугаар шалтар номны 32 дугаар бүлэг дээр харах юм бол сая ингээд бүр үг нь тодорхой гарсан тий. Хизекия бардан болсон ингээ гарсан. 교만이 아시리아 왕보다 더 무서운 겁니다. Ер нь бол энэ бардам гэдэг зүйл бол тэгээ Асираас одоо юу гэдэг те илүү сүрүүлэх чадвартай аимшигтай зүйл. 우리는 일평생 성경을 연구하고 성경을 배워야 됩니다. Бид нэр яах ёстой гэхээр энэ Библи гэдэг эсний үгийг те амьдралынхаа өдөр болгон дээр ингээд сурч судалж бид нэр өөрсдөө одоо чеклэж явах хэрэгтэй. 여러분이 이제 그 졸업을 하게 되고 학위를 받게 되면 그 다음에 어떻게 되는 거죠? Та нар одоо төгсөөд одоо тийм сургуулаа төгссөний дараа юу яадаг вэ? 그러면 어, Хэвгүй 그때부터 시- 그때부터 그때부터 시작입니다. Тэгээ ер нь бол сургууль төгснө гэдэг чинь юу гэхлээрээ бүх юм дуусчлаа гэсэн утга биш. Тэр үеэс бүх юм дөнгөж эхэлж яадаг гэнэ. 양으로 말하자면 이제 젖을 뗀 거예요. Аа. Аа. Тэгээ одоо хэрвээ магадгүй таныг одоо хонь гэж үзэх юм бол та сурч байгаа хугацаанд зүгээр сүүгээ ууж исэн гэсэн үг. Ээж их юм өгч исэн гэсэн үг. 근데 신학교에 가서 제가 이제 보면 신학교 졸업하면 Аа. 자기가 할 수 있다 이렇게 생각하는 것 같아요. Аа. Тэгээ хүмүүс ер нь тэгж боддог гинэ. Библийн сургууль төгсчих юм бол за одоо ингээд бүх юм дуусчлаа, болчлаа гэж үзэх гээд байдаг. 정말
정말 교만한 것이고 정말 위험한 겁니다. Тэгэхдээ тэгж бодох нь үнэхээр одоо эзний өмнө те бардамнал бөгөөд маш аюултай. 저는 그 신학교 생활만 12년을 했어요. Энэ Навастер болохоор яг Библийн сургуульд талаас ингээд суралцах энэ он цаг нь Библийн сургуульд ингээд сурсан он цагууд нь харах юм бол 11 жилийн турш сурсан байдаг. 4년, 3년, Аа. 3년, 2년. 그럼 어떻게 되는 거예요? Мгм. 11년이네요. 아니요. 11, 그 12년이네요, 무슨. 예, 공부 12년 하고 음. 지금까지 지냈으니까 한, 한 30년. 이 교회 와가지고 제가 28년째인데, 음. 네. 지금도 계속 성경 들여다보고 공부하고 있는 거예요. 음. Тэгээ одоо пастор бакалаврын 4 жил, дараад нь дахиад 3 жил, тэгээ 3 жил, тэгээ 2 жил гэдэг нь арах юм бол нийтдээ ер нь бол 12 жил турш сурсан байна. Тэгээ одоо гэсэндээ энэ чуулгандаа үйлчлээд 28 жил болж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд үйлчлээд бусдад өзнийг дамжуулахад тулд Библийг сөхөх болгондоо сурч байгаа гэж. 저희 교회에서도 지금 새벽 예배 때 이사야서를 나가고 있습니다. Одоо энэ нөгөө пасторын чуулган дээр юуны өөрийн залбирал дээрээ тэд нэр хамтдаа бас Исаяг судлаад явж байгаа юм. 계속해서 공부하고 또 기도하고 또 준비하고 그렇게 그 생활을 계속 반복하는 거예요. Тэгээ би итгэлийн амьдрал гэдэг бол тэг суралцаад, үргэлжлүүлээ суралцаад, дахиад залбираа, тэгээ бэлдээ, дахин суралцаад, залбираад, бэлдээд ингэж явдаг амьдралаа гэлж. 여러분이 이제 남은 여생을 하나님 일 하실 거잖아요. Тэгээ та нар ч гэсэндээ одоо энэ эзний дуудах өдрийг хүртэлх тэр үлдсэн амьдралдаа тийм эзний ажлыг хийхээр дуудагдсан шүү дээ тийм. 마치 나는 성경을 다 알고 있는 것처럼, 예, 나는 나는 성경에 대해서는 이제 도사가 됐다. 예, 그렇게 생각하시면 안 됩니다. Тэгэхээр бид нэр одоо тий ямар ч библ байсан гэсэн аль хэдийн мэдсэн юм шиг тий тэгэж хамаагүй одоо дуурч болохгүй. 교만해지는 순간 우리는 망합니다. Жохон л тэгэж бодоод эхлэх үеэс буюу жохон л бардамзан бодоод эхлэх үеэс хүний ингээд сүрлэн одоо дуудаж эхэлдэг. 내가 교만해지는 것을 두려워하셔야 돼요. Тийм учраас бид нэр бардам болчих үе дээ гэдгээс бид ингээд эмээж одоо анхаарах хэрэгтэй. 은혜에 보답하는 생활은 뭔가요? Тэгвэл эзнээс өгөгдөж байгаа тэр ивэлийг нь буцааж өгөгддөг амьдрал гэж ямар амьдралыг хэлдэг юм бол? 첫째는, 예, 자족하는 마음이 있어야 돼요. 하나님이 주신 것에 대해서 모든 걸 감사함으로 받아야 됩니다. Хамгийн нэгдүгürt нь болохоор эзний өгсөн тэр нэгүүлслүүдэд нь талархсан сэтгэлтэй байх. 두 번째는 자신을 하나님께 온전히 드려야 돼요. За хоёрдугаарт нь болохоор өөрийгөө тий эзэндээ бүрэн өргөх хэрэгтэй. 세 번째는 자기를 위하는 것에서 하나님을 위하는 것으로 모든 걸 바꿔야 됩니다. Гуравдугаарт нь болохоор өөрийнхөө төлөө гэж сэтгэлээ бид нэр Бурхны төлөө болгож өөрчлөх хэрэгтэй. 네 번째는 자기 목적을 이루는 게 아니라 하나님의 뜻을 이루어 드리려고 해야 돼요.
За 3 дугаар 4 дугаарт нь болохоор миний зорилго биелэх гэхээс илүүгээр тэгж боддог бас энэ бодлоо Бурхны хүсэл биелээсэй гэдгээр өөрчлөх хэрэгтэй. 5번째는 자기 영광을 위하는 게 아니라 하나님의 영광을 위할 것. Мгм. За 5 дугаарт нь болохоор би намайг хүмүүс ойлгож хүндлээсэй. Би намайг хүн гэдэг одоо миний хийснийг ойлгоосэй гэхээс илүүгээр эзэн бурханд алдрыг өргөдөг ийм сэтгэлтэй болох хэрэгтэй. 5번째는 이제는 자기 주장대로 하는 게 아니라 하나님의 인도와 하나님의 주장을 따라가야 된다. За одоо 6-ад нь болохоор а би өөрийгөө бодоод ингэн тэгнэ гэхээс илүүгээр эзэн бурхны та явах би хаашаа явах вэ гэд эзний удирдлагыг авах гэд ингээ хичээх ёстой. 마지막으로 7번째는 하나님의 의를 위해서 모든 일을 해야 된다. За хамгийн сүүлийнх нь буюу 7 дахь нь болохоор бурхны зөвхтийн төлөө бурхны өмнө зөв байх гэд хичээх хэрэгтэй гэсэн. 근데 교만해지면 이게 다 일을 다 망치는 겁니다. 교만해지면. Тэгэхээр хүн бардамнаад эхлэхээр яадаг гэхээр энэ бүх зүйлүүд ингээд одоо ганхаж эхэлдэг. 그때 3절에 보니까 선지자 이사야가 히스기야 왕에게 와가지고 물었습니다. За тэгээ 39-ийн Исая 39-3-ыг харах юм бол их сүлэгч Исая Хизкия хаан дээр ирсэн баг. 이사야가 쫓아왔어요. Тэгээ Исая хүрээд ирсэн тий Хизкиараа. 이 사람들이 무슨 말을 했으며 어디서 왕께 온 사람들입니까? 물었어요. За тэгээ Исая Хизкиараас асуусан тий энэ хүмүүс юу ярьж байна вэ? Юу хүмүүс вэ? Хаанаас ирсэн бэ гэж асуусан. 그러니까 히스기야가 이사야에게 이 사람들은 먼 땅, 저 바빌로니아에서 내게 왔습니다. 말했어요. Тэгэхээр Хизкия юу гэсэн лээрэ тэд нэр алс холын орон Вавилоноос над дээр иржээ гэж хариулсан. 그러니까 4절에 이사야가 말하기를 그들이 왕의 궁에서 무엇을 보았습니까? 물었어요. Тэгээ Исая буцаагаад асуусан тий. Тэд нэр тэгвэл таны одоо ордонд орж ирээд юу үзвэ гэж асуусан. 그러니까 히스기야가 그들이 내 집에 있는 모든 것을 보았습니다. 내가 내 보물 창고에서 보여주지 않은 것이 아무것도 없습니다. 대답했습니다. Тэгээ Хизкия гэсэн тий. Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм Эрдэнэсийн санд минь байхгүй гэж хариулсан. 그러니까 5절에 이사야가 히스기야에게 말했습니다. 만군의 여호와의 말씀을 들으십시오. 그랬습니다. За тэгээ 5 дугаар эшлэлээр харин Исая Хизкияд гэж хэлсэн тийм ээ. Та түг түмдийн эзний үгийг сонсогтун гэж хэлж байгаа. 6절 한번 읽어주시겠어요? За 6 намрыг уншиж өгье. Үзэг түм чиний гэрт байгаа бүхэн чиний эцэг өвгдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон руу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй гэж эзэн айлдаж байна гэх. 네, 하나님께서 이사야를 통해서 히스기야에게 말씀하신 겁니다. Эзэн Исаягаар дамжуулаад Хизкияд ингэж хэлсэн тий. 날들이 다가오고 있다. Тэг өдрүүд ирж байна гэсэн. 이 날은 무슨 날이죠? Энэ өдөр гэж ямар өдрийг хэлж байгаа? 실패하는 날이죠. Энэ өдрүүд гэдэг нь болохоор ч н одоо юуны ялагдлын өдрүүд гэсэн утгатай. 전쟁에서 패하는 날이 찾아온다는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол дайнд ялагдах өдрүүд чинь ирж байна гэж хэлсэн. 그날에 왕의 궁 안에 있는 모든 것들, 또
왕의 조상들이 쌓아둔 모든 것들이 다 바빌로니아로 넘어갈 것이다. 빼앗길 것이다. 말해줬어요. Тэгээд юу гэсэн гэхээр тэр өдөрт тэр өдөр тэгээд чиний эцэг өвгдийн тань өнөөдрийг хүртэл цуглуулсан бүх зүйлийг бүгдийг нь Бабилон руу авч явнаа гэсэн. 그래서 이제 바빌로니아가 1차, 2차, 3차에 걸쳐서 이제 유다를 침공하게 되죠. Тэгэн гутаа энэс хойш ясалэр Бабилон Юутаг нэгт, хоёрт, гурван удаа ингээд зогсон дайрч ирсэн. 그래서 결국 제3차 Аа, 586년 주전 586년에 유다가 멸망하게 됩니다. Тэгээ бүр Бабилон 3 удаа дайрч ирсэн. Тэгээ хамгийн сүүлд 3 дахь удаагийн дайралт нь буюу манай эртний өмнөх 586 онд Юуда бүр ингээд сүрсэн байна. 에, 첫 번째 바빌로니아의 침공은 주전 605년에 있었어요. 605년. Мгм. Мгм. Хамгийн анхны Вавилончууд ирж дайрсан он нь болохоор чинь манай эртний өмнөх 605 он байсан. 여호야김 3년에 있었습니다. Йохеяким гэдэг хааны 3 дахь жилд нь байсан юм тэр үеийн. 다니엘도 이때 끌려갔어요. Тэгээ энэ үед болохоор одоо нөгөө хүмүүсийг нь цөллөгт авч явж байгаа байхгүй юу? Тэгээ тэр үеийн тэр үед нь Даниэл бас тэр үед хамт явсан. 바빌로니아 왕 느부갓네살 제1년 되던 해입니다. 제1년대. 바빌로니아 느부갓네살 왕 제1년째 되는 해에 있었던 일입니다. Тэгээ тэр болохоор юуны Бабилоны хаан тухайн тэр одоо юудачуудыг авчихсан он нь болохоор чинь одоо Бабилоны хаан Небухаднезарын 1-р онд байсан юм байна. хаанчлалын 1-р онд. 그리고 8년 뒤에 바빌로니아의 2차 침공이 있었어요. За тэрнээс хойш 8 жилийн дараа одоо Бабилоны 2 дахь дайралт очиж исэн юм. 주전 597년. Энэ болохоор манай эртний өмнөх 597 он гэсэн үг. 유다 왕 여호야긴 3개월. 여호야긴이 왕이 된 지 3개월 되던 해에 쳐들어왔습니다. Тэр одоо хоёр дахь нь болохоор Йохоякин гэдэг хааны 그 전에 왕은 우선은 여호야김이고 여기는 여호야긴. 긴. Одоо энэ болохоор дахиад өөр хаан байхгүй юу? Энэ хааных нь эхний тэр 605 онд дайсан үед нь Юудагийн хаан болохоор Йохиаким гэдэг эмээр төгссөн хаан байсан бол тэр нэг 3 дахь жилдэн дайрч байсан бол одоо энэ 2 дахь дайралт нь болохоор манай эртний өмнөх 597 онд энэ үед бас Юудаг шинэ хаантай болцсон байсан боёо тэрнийх нь нэр нь болохоор яг ижилхэн Йехояк тэгсэн мөртлөө Кин энээр төгсөж байгаа. Тэгээ энэ хүн хаан болоод өгж 3 сар болж ирсэн юм. 이건 성경의 열왕기하 24장 예레미야 22장에 있어요. Энэ агуулгууд болохоор 2 дугаар хаад 24 дугаар бүлэг эсвэл Еремиягийн 22 дугаар бүлэг дээр байж байгаа. 역대하 36장. эсвэл 2 дугаар шаштрын 36 дугаар бүлэг дээр бас байна.
그리고 11년 후에 음. 제3차 침공이 있었어요. За тэгээд Вавилончууд 3 удаа дайрсан гэсэн чинь тийм. Тэгээд 3 дахь дайралт нь хизээ байсан гэсэн чинь 11 жилийн дараа. 유다 왕 시드기야 11년입니다. Тэр 11 жилийн дараа буюу манай эртний өмнөх 586 онд дайрсан. Энэ үед Юдагийн хаан болохоор Зэдекия хаан байсан. Зэдекия хааны 11 дахь жилд нь хаанчлалын 11 дахь жилд нь дайрч ирсэн юм. 주전 586년이죠. За тэр болохоор манай эртний өмнөх 586 он тийм. 느부갓네살 18년 때입니다. 느부갓네살 왕 18년째. За тэгэн гутаа энэ үед болохоор Небухаднесар хааны 18 дахь жилийн одоо 18 дугаар онд гэсэн хаанчлалын 18 дугаар онд дайсарсан байна. 열왕기하 25장 Хоёрдугаар шаштраа 25 дугаар бүлэг дээр энэ агуулга байж байгаа. 예레미야 52장 Еремиягийн 52 дугаар бүлэг дээр бас байж байгаа. 그렇게 해서 유다가 이제 멸망하게 되는데요. 바빌로니아에 의해서. Тэгээ одоо энэ дээр харах юм бол Юда Вавилоноос болоод ингэ сүрсэн байна тий. 솔로몬 성전도 마지막 때 다 불타게 됩니다. Тэгээд энэ үед бас Соломоны барьсан эзний өргөө тий өргөө ч гэсэндээ бүр ингэ шатсан байна. 솔로몬 성전 지금 없잖아, 이스라엘에. Одоо Израильд Соломоны одоо өргөө Соломоны барьсан сүм гэж байхгүй шүү дээ тий. 그 위대하고 아름다운 성전 자랑했었는데 다 불살라지고 재가 됐습니다. Тэгэн гутаа тухайн үедээ бүр тий одоо гайхшигдэж одоо гайхуулж ирсэн тэр эзний өргөөж гэсэндээ бүгд шатсан ба. 오늘 7절에 보니까 히스기야 왕에게 계속해서 말씀하셨어요. 너에게서 태어날 왕의 아들들 가운데서 몇이 사로잡혀 갈 것이다. 그들이 바빌로니아 왕의 왕궁에서 내시가 될 것이다. 그랬습니다. Тэгээд Исая 39:7 цааш нь рүүжлэл харах юм бол энэ дээр ихсэнтэй чиний үр удам буюу Хизекиягийн үр удам тэгээд чиний төрөл хүүхдүүдээс чинь Бабилон руу бас аваачигнаа. Тэд нэр Бабилоны хааны урданд очиод тайганууд болно гэж хэлсэн. 얼마나 비참한 일입니까? Энэ ингээ харах юм бол ямар ингээд ичүүртэй хэцүү вэ те? 우리 몽골도 역사적으로 아픈 기억들이 있죠. Манай хэвдүүлээ манай Монголын талаар ботход ч гэсэндээ яг түүхүүдийг харвал маш өвдмөр те ийм агуулгууд бас байгаа те. 과거에는 몽골이 거대한 제국이었지만 힘이 없어지니까 중국이나 러시아에게 짓밟혔잖아요. Тэгээ өмнөх тэгээ монголчууд үнэхээр хүчтэй ийм улсууд байсан. Гэтэ цаг хугацааны явц яасан бэ? Түүний үр удмууд нь Оросод, Хятад ингээ те гიშгэгдээд ер нь бол олон талаараа ингээд нэслэгдсэн байдаг. 그때 몽골은 기독교가 들어오지 않았잖아요. Монголд гэтээ одоо ч гэсэндээ ер нь Христос шишин орж ирэх байгаа ш те. 징기스칸이 선교사들을 만나기는 했던 것 같아요. Гэтэ Чингис хааныг харах юм бол тухайн үедээ сайн мэдээ тарагч хүмүүсүүдтэй уулзчихсан байдаг. Уулзчихсан юм шиг байна. 여튼 이제 앞으로 몽골도 여러분들에게 달려 있는 것 같아요. Тэгээ магадгүй те
Одоо гэхдээ ингэж нэг дөнгөө өнгөрсөн боловч цаашдын Монголын ирээдүйг харах юм бол те магадгүй өнөөдөр энд сууж байгаа та нарын гарт те энэ ирээдүй байгаа юм шиг байна. 왜 우리한테, 왜 우리에게 달려 있냐? Мгм. 어, 물어보실 수 있죠. Тэ эсвэл та ингэж болно те яахаараа заавал надад гэж гэ те надаас Монголын ирээдүй шалтгаална гэж юу та ингэж сууж бас магадгүй. 하나님께서는 하나님을 섬기는 사람들을 보시잖아요. Эзэн бурхан өөрт нь үйлчилж байгаа хүмүүсийг хардаг. 몽골의 여러 그 교회 지도자들이 많이 있지만 성경을 아는 분들이 많지 않습니다. Монголд тэ олон хүмүүс байгаа. Гэхдээ Библийн талаар мэдлэгтэй хүмүүс олон биш гэдэг. 여러분들께서 말씀을 가지고 설교를 하면 듣는 사람들이 다 은혜 받으실 거예요. Та тэ ам нээж эзний үгийг тунхаглаж дамжуулах үед олон хүн танаар дамжуулаад тэ ерөөлөг авах. 성경을 모르면 설교 시간에 딴소리 하게 돼요. Мгм. Хүн Библийг мэдэхгүй болоод ирэхлээр эзний үгийн цаг дээр янз бүр юм ярьдаг. 예배 시간에, 설교 시간에는 성경만 얘기하는 거예요. 다른 얘기 할 필요 없어요. Яг үнэндээ эзний үгийн цаг дээр эзний үгийг л ярих хэрэгтэй. Өөр янз бүрийн жишээ биш тагаад ингээ яриад ах шаардлагач байх. 뭐 누구를 만났다. 내가 누구를 만났다. Мгм. Одоо юу гэдэг би тэрнтэй уулзаад гэж юм гээл. 내가 어디 가봤다. Би нэг тийш очиж үзээд гэдэг ч юм. 내가 뭘 먹었다. Би нэг ийм идэхмний талаар ингээл яриад. 우리 집에 무슨 일이 있었다. За нэг ийм асуудал нэг ийм үйл явдал болоод гэдэг ч юм те. 그런 얘기 절대로 하면 안 돼. Тэр одоо хэнд ирэхтэй огт болохгүй зүйл хийсний үгэл байх хэрэгтэй. 성경 말씀을 읽고 그 본문 가지고 끝까지 가는 거예요. Библийн агуулгыг уншигдаж байгаа тэр агуулган дээрээс мөлчсөөр байгаа дуусах хэрэгтэй. 다른 얘기 하지 말라 이거예요. Өөр юм ярихгүй байх хэрэгтэй. 다른 얘기 하시면 안 됩니다. Тэгээ өөр юм ярьж болохгүй. 은혜에 보답하는 생활을 하라 그랬잖아요. Энэ дээр Хизкияд тэгсэн тийм ээ. Чи авсан ивэлээсээ авсан бол буцаагаад өгөх хэрэгтэй гэж хэлсэн тийм. 우리도 은혜에 보답하는 생활 해야 되잖아요. Бид нар ч гэсэндээ ийм их нэгүслэг ивэлэг авчааг бол буцааж өгөх хэрэгтэй шүү дээ тийм. 하나님 말씀만 전하면 돼요. Өгнө гэж яахаа гэлээд байгаа. Эзний үгийг л дамжуулаад өг. 사람들 웃기려 그러지 마세요. Хүмүүсийг инээлэх гэдэг ч юм уу тэг хүний өмнө ингэж байж шаардлагагүй. 성경을 재밌게 얘기해야지. 그런 생각하지 마세요. Библийг ингээд бас номлол юм чинь тодорхой хэмжээнд бас нэг тийм жоохон тэг мөс сагалсан тийм оруулах хэрэгтэй гэж бодож болохгүй. 성경 말씀에 하나님의 책망하시는 말씀이 있으면 무섭게 책망해야 돼요. Таны уншсан агуулга дээр эзний үгэн дээр зэмлэл гарч ирэл та тэрийн тэр чигээр нь дамжуулж өгөх хэрэгтэй. 성경 말씀에 위로하는 말씀이 있으면 위로하는 말씀 전하면 되는 거예요. Библийн таны уншиж байгаа дамжуулах чинь агуулга дээр чинь эзэн таатгарлыг дамжуулсан бол тэрийн тэр чигээр нь дамжуулж өгөх хэрэгтэй. 말 잘하려고 할 필요 없어요. Үгийг илүү гоё болгох гэдэг ингээд ах шаардлага байхгүй. 하나님이 이렇게 말씀하셨다. 그렇게 전하는 거 아닙니까? Зүгээр бурхан ингэж байна гэд хэлэхэд болно. 그 이사야가 히스기야에게 다 전해줬어요. Тэг Исаяас хэлээрээ Хизкиядар бүгдийг дамжуулж өгсөн тийм. 망한다는 거 아니에요? 앞으로 당신이 망하게 될 거다. 말해준 거 아닙니까? Тэгээ хаан ч гэсэндээ хамаагүй тийм очиод хэлсэн та цааш сүрнэ гэж хэлж.
그러니까 히스기야가 8절에 이사야에게 당신이 전한 여호와의 말씀이 좋습니다. 이렇게 말했어요. Тэгээ 8 дугаар зүйлийг харах юм бол тэгэхэд Хизекия Исаяд таны хэлсэн эзний үг сайн юм аа гэж хэлсэн. 예, 뭐 화를 내거나 기분 나쁘다고 그런 말 하지 않았어요. Юу гэдэг нь юу яриад байгаа гэдэг чинь надад таалагдахгүй байгаа гэдэг чинь тэгж юусоо хэлээгүй. 히스기야 어, 회개하는 마음을 가졌겠죠. Тэгээ магадгүй Хизекия одоо тэг гимших сэтгэлтэй болсон баг. 그리고 히스기야가 생각하기를 내 생애에는 평화와 안정이 있을 것이다. 이렇게 생각했어요. Тэгээ учир нь тэрээр миний өдрүүдэд амар амгалан аюулгүй байх юм байна гэж утсан гэж дотроо. 네, 그래서 하나님께서 히스기야가 살아있는 동안에는 이런 일이 생기지 않고 히스기야가 이제 세상 떠난 후에 이제 유다 나라에 어려운 일들이 이제 생기기 시작했습니다. Тэгээд Хизекиягийн одоо бурхан Хизекиягийн амьдарч ирсэн он жилүүдийн туршид бол яг ийм гамшигуд эхлүүлээгүй. Тэгээд түүний өнгөрснөөс нь хойш одоо тэгээ юудаа тэр гамшигуд ингэ ирсэн байгаа. 예, 거기까지 하자고요. 기도하겠습니다. За адил өнөөдөр энэ үргэлж дуусгая. Та залбираад дуусгая. 걸어가신 하나님, 저희에게 베풀으신 은혜와 사랑을 감사드립니다. Ариун эзэн минь биднэрт өгдөг таны хайр бас таны нэгүүлслийн төлөө талархъя. 히스기야가 하나님께 눈물 흘리며 기도했습니다. Эзэн минь өнөөдрийн агуулга дээр Хизекия таны өмнө нулимс тослуулан залбирсан гэсэн. 하나님 앞에서 모든 일을 진실하게 했다고 말했습니다. Тэрээр таны өмнө хэлэхдээ би таны өмнө Бурхны өмнө бүх зүйлийг үннээр хийсэн гэж хэлсэн. 또 하나님 보시기에 정직한 일만 했다 그랬습니다. Бас эзэн Бурхны өмнө би зөвхт зүйлсүүдийг үйлдсэн гэж 또 тунхагласан. 하나님께서 기뻐하시는 일만 했다 그랬습니다. Бас Бурхныг харахад баярлуулахаар зүйлсүүдийг хийсэн гэж хэлсэн. 저희도 다윗과 같이 히스기야와 같이 바른 믿음의 길을 걸어갈 수 있도록 도와주시옵소서. Эзэн минь бид ч мөн Давидын адилаар Хизекиягийн адилаар эзэн таны өмнө зөвхт амьдралаар амьдрахад туслаач. 저희가 교만해서 하나님의 징계를 받는 자리에 나가지 않도록 항상 조심하는 저희가 되게 해주시옵소서. Эзэн минь бид бардамнаж таны цахилгаажуулалтын бай болохоос хол болгож өгөөч. 몽골을 책임지고 몽골에 대해서 저희가 책임을 지고 나가는 저희의 믿음이 되게 해주시옵소서. Бид зүрхэндээ Монголыг тээж, Монголыг хариуцсан авч таны өмнө болгоомжлон зогсоход туслаач. 감사드리며 예수님의 이름으로 기도드립니다. Таны өмнө талархан Иесус Христийн нэрээр залбирanгуулаа. 아멘. 아멘. 감사합니다. 네, 반갑습니다. 네. Та нарыг гацсан уу?